Одоо та бүхнийхээ алтан цандрыг Монгол Улсын ерөнхийлөгчийн номын баярыг тэмдэглэх тухай 158 дугаар зарлиг Монгол Улсын засгийн газар болон аймгийн засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, үндэсний бичиг өв соёлыг сурталчлан түгээн дэлгэрүүлэх, бүх нийтийн уншилгыг дэмжин соён гэгээрүүлэх зорилгоор үндэсний бичиг соёл номын өдрүүд 2022 арга хэмжээ энэ сарын 20-оос 21 өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Ховд аймгийн засаг даргын тамгын газар, соёл урлагийн газар, нийтийн номын сан, музей, хөгжимтэй драмын театр, сумдын соёлын төвөд хамтран зохион байгуулж байгаа тус арга хэмжээний хүрээнд соёлын байгууллагуудын удирдах ажилтны сургалт, үндэсний бичиг үсэг өв соёл номыг сурталчлах, ном хэвлэлийн салбарынхны хамтын ажиллагааг дэмжих, бүх нийтийн уншлагыг дэмжих, музейн үзмрүүдийг сурталчлах, соёлын олон талт арга хэмжээ зохион байгуулагдаж байна. Үндэсний бичиг соёл номын өдрүүд 2022 арга хэмжээ маань өнөөдөр аль байсаар эхэлж байна. Тэгэхээр энэ арга хэмжээний хүрээнд нийтдээ соёлын салбарын зүгээс Монгол хэлний зөвлөлтөйгээ хамтран Монгол бичгээ заасан уралдаан тэмцээнийг тодорхой хэмжээнд идэвхжүүл зохион байгуулсан үйл ажиллагааныхаа үр дүнг үнэлж өнөөдөр шагналаа гардуулахын үйл ажиллагаагаар эхэлж байгаа. Ингээд үргэлжлээд тухайн одоо үйл ажиллагааны хүрээнд Монгол бичгээ, үндэсний бичгээс сурталчлах, суралцах энэ хүрээнд одоо бас сургуулиуд маань нэлээд олон арга хэмжээ зохион байгуулсны үр дүнд өнөөдөр бас энэ хүмүүн бичих шүлгээ 1-р сургуулийн сурагчид маань унших юм. Бас үүнийг дагалдуулаад талбай дээр ном солилцох, номын одоо үзэсгэлэн худалдаа мөн үзмрүүд маань, товор үзмрийн үзэсгэлэнгүүд маань бас дэлгэж тавигдсан байгаа. Энэ арга хэмжээнүүдийг өнөөдрийн энэ талбай дээр зохион байгуулагдана. Бас уран бичлэгийн уралдаанууд, уран бичгээр бичсэн янз бүрийн тусгалын зүйлүүд энд бас борлуу зарагдах ийм үйл ажиллагаа бол явагдаж байгаа. Тэгээд өнөөдрийн үйл ажиллагаа бол манай хөгжимтэй драмын театр, номын сан, музей байгууллага, соёлын төвүүд маань хамтран өнөөдрийн арга хэмжээг зохион байгуулад ингээд явж байна. Маргааш бас 10 цагаас 14 цагийн хооронд энэ үзэсгэлэн үйл ажиллагаа маань зохион байгуулагдаж явах байгаа. Анх 1950 оноос хуучин намын худалдаа, 1955 оноос хүүхдийн номын зах, 1990 оноос номын баяр, номын үзэсгэлэн, 1999 оноос номын яармаг, 2000 оноос бичиг соёлын хишиг өдөр, 2012 оноос номын баярын өдөр, 2022 оноос нийтээр тэмдэглэх баяр болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд заасны дагуу үндэсний бичиг соёл номын өдрүүд хэмээн өргөжин хүрээ гэтэлж үндэсний бичиг өв соёлоо эрхэмлдэг, номыг бүтээдэг, дээдлэн хүндэлдэг, номонд дуртай хэн бүхний хүсэн хөдлөдөг баяр болсноороо онцлог юм а. За энэ номын баярын арга хэмжээнд Ховд аймгийн музей одоо 30-аад төрлийн одоо ийм үзмэртэ оролцож байна. Нийт баруун монголчууд хэрэглэж байсан одоо хит хутга, хутганы ижвүрдэл, ганс, хөөргөний ижвүрдэл баруун монгол эмэгтэйчүүдийн түгээмэл хэрэгэлдэг одоо гоёл чимэглэлийн зүйсгэлтэйгээ одоо ингэж оролцож байгаамаа. Одоо онцгой нь ярих юм бол манай энэ тухай үзмэр хад баруун монгол эмэгтэй хүний хэрэглэж байсан сул мөнгийг одоо алтаар шармалдаж хийсэн одоо хос сих эмэгтэй хүний одоо бүхий л гоо сайхны одоо хэрэглэл болох 5 саваагүй гих зэргийн одоо ийм иж бүрдэл үзэсгэлэнгээр оролцож байна. Шүрэн бугуйч, мөнгөн бугуйч одоо шүрийг дан урлаж хийсэн ийм бугуйчнууд сам, сих гих зэрэг бөгөж гих зэрэг ийм үзмрүүдээ одоо тодотгох нь ярьж байна. Одоо манай энэ сайдын тушаалаар бүгд багчууд маань одоо музейдээ сайхан ирж танилцж байгаа 2 музейгаараа. Тэгэхээр зэрэг өдөртөө нэг 8-аас 10 ангийг авч үзэж байна. 2 музейтэй нээлттэй байгаа. Тэгээд хүүхдүүдтэй эх оронч үзэл төлөвшүүлэх одоо үндэсний үзлээрээ бахархах зэрэг ийм үйл ажиллагаанд манай хамт олон бат идэвхжүүлэн зүтгэж оролцож одоо ачлаж байгаа. Соёлын яамны санаачлагаар улсын их хурлын дарга Зандан шатрын ивэлдор орон даяар үндэсний бичиг соёл номын өдрүүд 2022 арга хэмжээг одоо орон даяар 5 сарын 20-оос 22-ны өдрүүдэд ингэ зохион байгуулж байгаа. Өнөөдөр манай Монгол Улсын соёлын гавьяа сэтгэлдэн Магистрийн Баянзуудын нэрмжит нийтийн номын сан маань одоо өнөөдөр ингэ номын баярынхаа нээлтийг аймгийн удирдлагууд, тэгээ 16 сум, Ховд их сургууль, Харьяа сургуулиуд, тэгээ Хөв ном сонирхогчид, соёлын бүтээлч үйлдвэрлэл, уран бичлэг, тэгээд ховор номын үзэсгэлэн, шинэ номын үзэсгэлэн, номын солилцоо, бэлэглэх, хандивлах, худалдах зэрэг ингээд бүх номын төрлийн үйл ажиллагаа энэ талбай дээр ингээд 2-3 өдөр үргэлжлэж чөлөөтэй явагдаж байгаа. Одоо 2 дугаар айранд орлоо. Тэгээд өнөөдөр хөвлөсөн ирж шагналаа авлаа. Тэгээд сэтгэл маш өндөр байна. За босоо Монгол бичгээ ер нь ард иргэдийнхээ дунд ингэж түгээн дэлгэрүүлж энэ сайхан арга хэмжээг зохион байгуулж байгаа танаа энэ нийтийн номын сангийн хамт олонд
ажлын амжилт хүсье. Монголчуудын одоо бахархал өв соёл залуучууд хойж өр хүүхдүүдтэй өвлөж үлдээх ёстой юм том өв соёл гэж боддог. 1991 онд анх Зэрэг сумын 10 жилийн дэнд сургуульд Баатархуу багштай нэгэн бай ангид элсэн орж исэн. Яг тэр үед бол бас их азтай цэвэр Монгол ичгээр заалгаж исэн. Тэгээд манай тэр үеийн ангийнхан ер нь үеийн төгсөгч сурагчид бол бүгдээрээ сайхан Монгол ичгтэй юм ард түмэн байдаг. Одоо нас насны ангилалд бол бүгдээрээ оролцсон байгаа. Би бол 2 минутанд 125 үг уншиж 3 дахь байранд орсон. Их хэлээ сайн шамдан суралцаараа цааш ч гэсэн зөндөө уралдаан тэмцээн зохиогдохыг бүгдээрээ амжилттай оролцоорой гэж хэлмээрээ. Үндэсний бичих соёл намын өдрүүд 2022 арга хэмжээнд Ховд аймгийн нийт ард иргэдийн хүүхэд багчууд, оюутан залуус, гэр бүл, багш, сургууль хүмүүжүүлэгчид байгууллага хамт олныг өргөнөөр оролцож, хүүхдийн намын хүрээ, үндэсний бичих соёл намын хүрээ, соёлын бүтээлч үйлдвэрлэлийн хүрээгээр зочлон Хөгжим драмын театрын уран бүтээлчдийн урлагийн номер, Сумдын соёлын төвүүдийн урлагийн номер, тэргүүний уншигчдын мэндчилгээ үзүүлбэрүүд, уран бичлэгийн үзүүлбэр, зохиолын баатруудын дүрийн тоглолт, прадыг сонирхон танин мэдхийн хөгжөөнтэй тэмцээнд оролцож, оюун сорин, шин болон сэдэвчилсэн намын үзэсгэлэн, музейн үнэт ховор үзмрүүд, хуучин намын үзэсгэлэн, уран бичлэгийн үзэсгэлэнгээр зочлон орон нутгийн зохиолч, уран бүтээлчдийн намын үзэсгэлэн худалдаа, ном бэлэглэх, хандивлах, солилцох, худалдах арга хэмжээнд оролцох бүрэн боломжтойг хийж байлаа.